Эхний салбар хуралдаан 4 илтгэл ингээд дуслаа. За илтгэлүүтэй холбоотойгоор илтгэгч нараас асуух асуулт байвал асуугаарай. За хэлцүүлэг хэллээ. За өнөөдөр энэ хөхлөө жилийн одоо хаврын тэргүүн бар сарын энэ шинэ 10-ны энэ өглөө бид Монголын төрийн тахилгатай энэ уул уснуудын дотроос тэгээд бурхан халдуу уулын түүх соёлын судалгааг гэсэн энэ сайхан эрдэмшилгээний хорлыг бүр Монгол улсынхаа төрийн ордонд энэ сайхан тагимд эхлүүлээд хуралдаад одоо энэ явцсан үнэхээр юм бахархалтай сайхан байна. Өглөө тэр нээлтүүдийн ажиллагаа явлаа. Үндсэн илтгэлүүдийн хамгийн ихэнд гэсэн чинь наран гэрэлгээд актемч наран гэрэл гэсэн нэртэй актемч бас үндсэн илтгэлийг эхлүүлсэнд бас өглөө наран мандажсэн ийм цаг үе дээр хамгийн их хүүрэхтэй ийм их жавралсан ийм цаг үеэр ихэд бас бэлэг дэмбэрэлтэй байлаа. За тэгээд энэ хөт захирал соёлын үеийн төвийн захирлын хөт. За та бүгдээ өнөөдрийн мэндийг альтгая. Надад бол юу асуулт алга зүгөө санал хэлчих болох уу? Болгүй яах вэ? За нэг бодтой цаашдын хадгалт хамгаалалтын асуудлын талаар бодтой нэг 2-3 санал хэлье. Мэдээж судалгаа, сурталчилгаа гэдэг нэлээд сайн ажлууд хийгдэж байгаа юм байна. Ялангуяа энэ бурхан алдуу уулын хамгаалтын захиргааны менежментийн төлөвлөгөөнд бусад одоо салбар хууль дүрм журмтай хослуулаад тодорхой 2-3 санал хэлье. Нэгдүгээрт нь бол энэ бурхан алдуун руу явж байгаа энэ нисдэг тэрэгний асуудал байна. Нисдэг тэрэг бол биднэрт хамаатахгүй дээд хэмжээндээ хамаарчдаг. Батлан хамгаалах юм байдаг юм уу? Онгоц нисдэг тэр мөнгөтэй дөрөхтэй хүмүүстэй байдаг юм уу? Тэгэхээр нисдэг тэргийг ямар нэгэн байдлаар одоо холбогдох төр журмуудтай холбоод багасгах онцгой байдлын үед мэдээж нисэх баг. Энэ асуудлыг шийдэхгүй бол нисдэг тэрэгтэй хүмүүс ч юм бол нилээдэг бол асуудал үүсгээд байгаа даа гэдэг. Энэ тал дээр ямар одоо зүйл байгаагүй асуулт ч юм уу баг. За санал бол нэг нисдэг тэргийг жоохон журмалмаар байна гэж. Хоёрдугаарт нь тэнд очиод цагаан арал дээрээс тэр шүтлэг их дахих одоо энэ зан үйлийг газрыг бол дэмжиж байгаа. Тэгэхээр газар дээр нь очихоор тэнд чинь тог цахилгаанж байхгүй, хүмүүсийн амрах тав тутаа орчинж байхгүй. Тэгээд нэг их сайхан хүсэж мөрөж очиод хүмүүс үл жоохон сэтгэл ханамжгүй буцчих гээд идэг юм билээ. Зүгээр газрын хувьд их сайхан том газар авцсан юм билээ л дээ. Отглох цэгэнтэлтэй. Тэгэхээр энэ менежментийн төлөвлөгөөний дотор нь 220 түрүүний Жимболоор дараагийн хэлдэг тэр мэдээллийн төв энтергээд тэр нь өөрөө аялал жуулчлал, мэдээлэл, үзэсгэлэн энтергээд бүх юмтайгаа хизээ одоо болох юм байгаа. Ер нь энийг бол ойрын хугацаанд хийдэггүйгээр тийшээгээ зүй зохистой аялал жуулчлал тахилга шүтлгийг бол хийхэд бол хэцүү юм билээ. Тийм учраас энэ дээр одоо менежментийн төлөвлөгөөн дээр хэрэг зэрэг зүйлсээ анхааруулж өгсөн болоо гэж. За мэдээж Жимболоор дараагийн газраас тусгай хамгаалалттай энэ чинь хоёр ч хамгаалтын захиргаатай сайхан хүч нийлээд ажиллаж байгаа. За виртуал орчин энэ төр бүрдүүлнэ энэ бол одоо олон улсад бас жишг юм сайн ажил. Гэсэн хэдий сүүлийн үед бол музейн энэ одоо салбарт энэ нүдний шил зүүдэг виртуал орчныг бол бас хорих тийшээ болчиход байгаа. Монголд бол ийм сайхан хөгжиж байгаа баг. Тэгэхээр магадгүй зүгээр тэнд очиход одоо танай байгуулах гэж байгаа мэдээллийн төв дотор тодорхой хэмжээний юм кабин юмд суугаад 360 панорам хэлбэрээр одоо гоцоор нисээд үзэж байгаа юм шиг ийм цаашдаа хараач өөр юм орчин үеийн тэгээд тэр нь Англи, Монгол, Япон одоо юу гэдгийг ЮНЕСКО-гийн 5 хэлний одоо танилцуулга энтертэй ийм зүйл байгаа. Цагаан арал дээрээсээ тэр гигэн цагаан юу өдрөөл нартай өдрөөл шууд харах байдлаар нь одоо сайхан дуран тавьдаг ч юм уу те. Ийм байдлаар хийгээд тэнд очисон хүн бурхан алдуун одоо хайрхан дээр одоо очиод бүр ингээд сэтгэл ханамж 100% автал орчинг ямар нэгэн хэлбэрээр бүрдүүлэхгүй бол цаашаага тэгэл хүмүүс бол явах ажил нь бол үргэлжлээд байх юм билээ. Тэгээд үе шаттайгаар одоо багаар холбогдох дүрм журмуудтай одоо хоригоо тавьдаг юм уу явсаар байгаад ингээд хэдэн жилийн дараа үр дүн хүрэх бах. Нэг зүйл хэлэх гээд байгаа нь одоо соёлын үед хамгаалалт хуулийн дээр байгаа тэр соёлын үеэсэр гэмт хэрэг гэдэг энэ зүйлийг ялангуяа тэр их төрх байдалд нь халдж байгаа гэдгээр нь зөрчлийн хэрэг тэр үүсгэх ийм механизмыг бий болохгүйгээр бол энэ бол хүн өөрсдөө хувийн сэтгэлгээгээр өөрийнхөө одоо юу гэдэг боловсрлоороо бол ийшээгээ тэр одоо идэ одоо өргөх сууцаага өргөх гэдэг юм уу нөгөө зүг босоод байгаль орчныг бүрдүүлэх ажил бол зогсохгүй л дээ. Тэгэхээр тэр камер тавих асуудлыг одоо бас та нар баан судалж үзсэн үү? Жишээлбэл одоо бид нар цогтой адны бичээс дээр камер тавих гэдэг ингээд 3 үе шаттайгаар ингээд
юу тавьж байгаа, антин тавьж байгаа юм. Тэгэхээр одоо нөгөө ан амтнд камер тавиад модонд камер тавиад байгаа юм чинь ялангуяа тэр шүтлэг хийх гээд байгаа дээд түвшинд нь бас камер энэ төр тавиад тэндээсээ тэр одоо фактуудаа олж яваад цагдаа хууль хяналтын байгууллагатай ажиллах тал дээр энэ менежментийн төлөвлөгөөнд оруулж игэл зүг байна гэсэн ийм 3-4 саналыг хэлье. Баярлалаа. За урдах. За сайхан ажлыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч нарт талархаж байна. Монголын одоо шүтэн уул, бурхан халдун уулыг одоо яаж хамгаалах вэ гэдэг энэ том ажил, том асуудлыг хэлэлцэж байна. За энэ өнгөр сууны 11-р сард Дэлхийн өвийн хороо 1972 оны Дэлхийн өвийн конвенц 2003 оны соёлын бие төсвийг хамгаалах конвенцийн 20 жилийн ой 2 ог тохиолдуулж ойн баярын цуглаан хийж олон улсын эрдэнэ шинжилгээний хурал хийсэн юм а. Тэгээд энэ хурлын гол агуулга юу гэхтэн зэрэг ер нь энэ 21-р зуун ирээдүйд энэ хоёр конвенцийг интеграц хийх асуудал хамгийн гол юм а. Өөрөөр хэлбэл байгаль соёлын өвийг хамтд нь хамгаалах. Энэ хоёр конвенцийн зорилгыг одоо нэгтгэж хамгаалах аргыг одоо бас интеграц хийх хэрэгтэй гэсэн гол асуудалд хандуулсан ийм хурал болсон. За би бурхан халдун уулынхаа ачаар Аз ТВ-с Монголоос ганцаараа өргөдөж тэнд илтгэл тавьсан. Ямар илтгэл тавьсан гэхээр тахилгат газар нутаг бол энэ хоёр конвенцийн нэгдлийг хангах чухал одоо хүчин зүйл юм а гэсэн санаатай ийм илтгэл тавьсан. Дэлхийн өвийн хороо ягаад энийг Монголоос урьсан бэ гэхээр энэ бурхан халдун уулын үнцэн за энэ хамгаалах гэж байгаа арга барил энэ нь бол өнөөдрийн Дэлхийн өвийн хорооны хамгаалалтын зорилго чиглэлтэй яв цав нийцж байна гэж үзсэн юм байна лээ. Тэгээд одоо 30 гаруй улс орноос холдуу Европоос хүмүүс оролцсон хурал байсан. Тэгээд энэ хурлаас гарч байхад энэ өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал цаашдаа бурхан халдун уул бол тахилгат уул учраас байгалийн болон соёлын үл хөдлөх өв, соёлын бие тус соёлын өвийг хамтд нь хамгаалах тэр цогцоо хандлагыг хэрэгжүүлэх хамгийн бодиттой газар юм а гэсэн ийм л одоо бодол төрсөн өнөөдрийн хуралч энэ чиглэлээр явж байна. Ялангуяа экваторын тэр илтгэлийг сонсоод маш сайхан сэтгэл төрж байна. Тэгээд юуг хамгаалах гэдэг юм бэ? Юуг одоо дахин шүтэж энэ тахилга шүтлэгийн зан үйл энийг одоо сайжруулах гээд яаж хийх үү гэдээ ингээд ярьж байна. Энэ бол одоо чухал. Тэгэхээр манай тахилга шүтлэгтэй төрийн уулууд бол ганцхан дэг журмаар хийгдэж сүүлийн үед зарим талаар утга учраа алдаж эхэлсэн. Яагаад гэвэл тухайн бүс нутгийн тухайн уул бол өөрийн маш том онцлогтой. Тэгэхээр бурхан халдун уул ямар онцлогтой юм бэ? Ямар агуулгаар дэлхийн өвд бүртгэгдсэн юм бэ гэхээр 3 шалгуураар бүртгэгдсэн. Нэгдүгээрт энэ нутаг бол эртнээс нааш нүүдлийн соёлын өлгийн нутаг байжээ. Одоо малчин, нүүдэлчин малчдын одоо бэлчээрийн мал аж ахуй тэн дээр үндэслэсэн соёл иргэншлийн өлгийн нутаг байсан байна. Одоо ч байна гэдгээр
3 дугаар шалгуур. 4 дугаар шалгуур хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатыг яруу тодор элтгэн харуулж байгаа гэрч нотлогоо болж байгаа гэж. Тэгэхээр Бурхан Халдун бол гарцаагүй дэлхийн түүхийн ихээхэн том хэсгийг одоо тодорхойлж ирсэн Монголын эзэнт гүрэн, Монгол улс, Монголын эзэн хаан Чингис хааны амьдралтай холбоотой учраас гарцаагүй тэр бол дэлхийн түүхийн тодорхой хэсгийг элтгэн яруу тодор элтгэн харуулж байгаа. За 6 дугаар шалгуур гэж байгаа юм. Тэр шалгуур нь юу байдгүй хтэй зэрэг дэлхийд байгаа одоо дэлхийн дахны үнцэнтэй шашин шүтлэг, зан үйл, ёс заншил, дэлхийн дахны түүхтэй холбоотой, дэлхийн үнцэнтэй, тийм уран бүтээлтэй шууд биетээр холбогдсон байна гэсэн. Тэгээд энэ шалгуураар бол 2 үзүүлэлтээр дэлхийн өвд бид нар бичиж одоо бүртгүүлсэн байгаа. Нэг нь бол энэ уул ус ахих шүтлэгийн гарамгай жишээ. Энэ бол хүн төрөлхтний хамгийн үнэт зүйлийн нэг. За 2 дугаарт 6 дугаар шалгуурын тэр дэлхийн дахны үнцэнтэй уран бүтээлтэй гэж байна. Тэр нь бол Монголын нууц төвчөө. Аргагүй дөрвөн хэллээ 29 удаад энэ зохиолд бол Бурхан Халдун дурдгдсан байдаг гэж. Тэгэхээр одоо энэ төрийн ёслол зан үйлийг Бурхан Халдунтаар үйлдэхдээ за тэр Монголынхаа зан заншлыг баримтлалгүй яах, уламжлалыг баримтлалгүй яах. Гэхдээ энэ зан үйлийг тэмдэглэлд одоо эдөлгийн зүйл, бэлэгдэл одоо юу байдгийг одоо тэр үнэт зүйлтэй холбоотой юмыг тэмдэглэхдээ одоо дээр дурдсан 3 үндсэн дэлхийн дахны хосгүй үндсэний 3 шалгуурыг хангасан тэр үнэт зүйлтэй бас холбож өгмөр санагдаж байгаамаа. За Чингис хааны агуу тэр гүрнийтэй холбоотой гэдгийг одоо түрүүн дүүрэн жаргал яригч боллоо. Анхны тахилга дээр Чингис хааныхаа зургийг бид нар одоо бэлэгдэл болгоод бариад байж байсан гэж. Сүүлийн үеэр бол алга болсон баг. Гэхдээ ямар хэлбэрээр одоо Чингис хаанаа энэ зан үйлтэй холбохоо гэдгийг бид нар бодож олох ёстой. Зан үйл уламжил гэдэг бол дандаа нэг байран дээр байгаад байдаг гэдвэш цагийн аясаар, нийгмийн аясаар, нийгэм сэтгэл зүйн одоо орчны аясаар бас багч гисэн өөрчлөгдөж, үн цэнтэй зүйлтэйгээ холбогдож өөрчлөгдөж байдаг тийм жамтай. Тийм учраас Чингис хаантайгаа холбогдохдоо тэр хар сүлд гэж байна. Тэр бол холбогдож байгаа. Тэгээд тэр зураг хөрөг гэж ярьж эхэлж байна. Тэр холбогдох байлгүй. За түүнээс гадна нууц товчоо гэдэгтэй холбогдож дэлхийн өвд бүрдгцэн. Нууц товчоотой холбогдож одоо үнэт зүйл. Энэ бол үнэтэй зүйл ээ. Яагаад гэвэл дэлхийн дахны үнэт түүхэн уран бүтээлтэй холбоотой гэж. Тэгэхээр нууц төвчөтэйгөө холбогдлолтой бас энэ бэлэгдэл зэлэгдэл одоо олж болдгоо болов гэсэн ийм одоо санаа одоо байгаа юм. За түүнээс гадна тэр холоос одоо алсаас одоо тахнаа. За энэ ийм зүйл ярьж байна. За энэ маш зүйтэй баха. Гэхдээ орчин үеийн одоо энэ тахилга туул энэ бүгдийг одоо шүтдэг, энэ бүгдийг одоо олон түмэнд танилцуулдаг. Энэ чиглэл бол 2-3 чиглэлээр явж байгаа. Нэгд нь бол одоо тэр одоо манай наран гэрэл багшийн санал болгоод бус түнд санал болгоод байна. Ерөөсөө бүгдийг хорий, алсаас л тахий гэдэг ийм одоо хандлага явж байгаа. Тийм газар дэлхийд одоо байсан, одоо бол маш цөөрч байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийн хандлага бол тэр өмнөд зүйлийг бол дэлхийн хүн ам, дэлхийн хүн ардад таниулах, үзүүлэх, харуулах
үнснийг ойлгуулах чиглэлээр явж байгаа учраас аль болохоор тэр үнэт газар руу ард олон одоо сонирхсон, шүтсэн тэр хүмүүс хүрэх бүхий л сайхан бололцоог бий болгож тэр газрыг олоо таниулж байгаа. Тэр газрыг таниулж шүтүүлж байгаа. Хайрлуулж байгаа, хамгаалуулж байгаа. Тийм учраас бас хоёрдугаар тэр чиглэлийг одоо харгалзаж үзэж цааш нь хийх ямар арга байдгийг бол ялангуяа энэ дижитал технологи хөгжиж байгаа ийм үед тийм орчныг бий болгох асар сайхан боломж дэлхийд бий болжээ. Тийм учраас тэр цагаан арлын тэндэн тэгвэл тэр бурхан алдуулыг бүхлээр нь харуулж, бүхлээр нь хүн ардад таниулж чаддаг тийм соёл, байгаль, экологийн орчинг одоо бүрдүүлэх шаардлагатай. Тэрэнд одоо мөнгө хаях нь зүйтэй бахаа гэж ингэж л бодох юм. За түүнээс гадна нэг энэ судалгааг маш их өргөн хийхгүй бол одооний энэ хэмжээнд бидний өнөөдрийн ярьж байгаа хэмжээнд бол энэ явахгүй байна. Яагаад гэвэл энэ чинь бон тулцсан дэлхийн өвийн тэр хорооны хурал дээр бурхан алдуулыг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг тавихад энийг буцаая. Хоёр асуудлыг тодруулъя. Нэгдүгээр энэ бүрдэх гээд байгаа энэ бурхан алдун уул гэдэг чинь яг бурхан алдун мөн юм уу? Өчнөө олон газрыг өөрийнх нь орны эрдэнэтэд эрдэнэ уулыг бурхан алдун гэж байна. Тэр хойд ямар хайрхан нэг үлээ бурхан алдун гэж байна. Тэр байтугай Монгол улсаас гадна байгаа уулыг бурхан алдун гэж байна. Гэт дэлхийн өвийн хорооны шинжээчд бид нар жоохон эргэлзэж байна. Энийг одоо тодтогоо. Гэсэн хамгийн гол аимшигтай асуудал одоо хэм цогтбаатар бид тэр өмнө одоо тавьсан. Тэгээд дэлхийн өвийн хорооны хурал яг тийм буцаах шийдвэр гаргахынхаа өмнө гишүүн улс орн үг хэлэх одоо санал гаргах шаардлага байгаа бол хэлнэ үгсэн. За би 3 минут үг хэлэх ёстой. 3 минутанд аргументаа хэлсэн. Энэ бол бурхан алдуу мó. Яагаад мөн үү? Тэр хан хинтийгээд нэрлээд байна гэдэг гоо шүү. Хоёр дахь айхтар юм нь бол бурхан алдуу газрын зураг дээр нэгч газрын зураг дээр бурхан алдуу гэсэн үг байхгүй. Тэр уулчин тэгээ хаа байгаа юм бэ гэдэг. Тэгээд одоо 3 минут үг хэлэхдээ тэр хоёр л энэ бурхан алдуу гэдгийг одоо бурхны шашин орж ирээд одоо өмнө ч юм уу худлаа ч юм уу би бас баталж чадахгүй шүү дээ. Хан хинтийг одоо шашны хүндэтгэлийн нэр оруулж хан хинтийг гэсэн. Ер нь бол тэр бүхэл бүтэн нуруу хан хинтий гэдэг юм аа. Тийм учраас ерөнхий нэрээр нэрлсэн. За хоёрдугаарт энэ яагаад бурхан халдун уул муу юм бэ гэхээр энэ хан хинтий ууланд олон тахилгатай уул байгаа боловч гурван одоо тахилын гэдэг юм уу шүтлгийн гурван шүтэн овоотой тийм уул энэ дотор нэгж байхгүй. Тэр ч байтугай ороо дээр овоотой уул байхгүй. Гэт энэ нөгөө энэ харуулад байгаа зургнуудыг одоо үзүүлж байгаа юм. Тий. За түүнээс гадна хамгийн юм чинь үний юмыг бүртгэдэг байхгүй юу дэлхийн өвийн хороо чинь. Худлаа юм бүртгэж болохгүй. Тэгэхээр юугаар баталгаажуулаад байгаа юм бэ? Тэгээ 3 овоогоо хэлж байгаа юм. За энэ бол хангалттай биш ээ. Тэр мэдээж хэрэг. Хожим хоон шиас юм уу? За хамгийн тэр бид нарыг аварсан тэр археологийн эрдэмтдийн одоо ололт судалгаа бидэнд тусална шүү дээ. Би ямар юм мэдэх биш. Тэгээд одоо тэр дунд давуун дээр тэр түүхчд хэлж байгаа юм. Тэр одоо Ховлын хааны ач хүү гэсэн баха. Тэр хүн одоо бурхан халдун уулыг шүтэж тэр дунд овоо хавьд тэр овоо байсан ч юм уу гүү ч юм уу тэр үед тэр аим тохиромжтой газар жижиг тахилын шүтлгийн сүм барьж одоо
Бурхан халдуу уулыг тагч байсан юм аа. Ийм олдор байна гэд бас тэр зургийг одоо үзүүлж байгаа. Тэгээд нэг 3 минут үг хэлсэн. Тэгээд тэр гişүүд үг хэлж эхэлсэн. Хамгийн эхлээд Египтийн гişүүн эксперт хэлээд энэ одоо гар цаагүй Чингис хаантай холбоотой ийм одоо агуу уул мөн байна. Энэ хүмүүсийн ярьж байгааг одоо сонсоод би бол итгэж байна. Ер нь бол тэр нууц товчоонд 20 хэд би тэр үед 29 гээгүй 27 удаа дурдгдсан гэж ярьсан. Тэгээ Чингис хааны түүх Монгол улсын одоо эртний түүхэнд 27 удаа нэрэн дурдгдсан бол одоо бид нар яах гэж ингээд тэр агуу хүнийтэй холбоотой уулыг бүрдэхгүй сууж байх юм. Энд чи яста хачи юм болно гэсэн маягийн юм хэлээд. Тэгээд дараа нь Казахстанаас би их хайж байсан. Яасан Казахстан бол тэр үед ер нь Чингис хаан бол манай нутагт төрсөн мөрсөн гэх бодлооны юм яриад байсан. Тэгээд Казахын тэр экспертүүдээс юу хийж алдаг бол гэж хайсан л да. Тэгсэн Казахын экспертүүд босоод энэ одоо манай жинхэнэ одоо Аз Европыг хосолсон агуу их гүрнийг байгуулсан. Энэ шудраг гүрнийг байгуулсан. Тэр нөгөө Монголын юу лээ? Энэ хамглан болов. Тэрийг тогтоосон ийм хүнийг бид нар бүрдэхгүй байхтай яддаг. Манай ард түмэнтэй холбоотой бид нар бол бас удмынх нь мөн гэд тэр зүүч хааныгаа хэлээд тэгээд л яваад өгсөн чинь 24 гишүүн орноос 19 нь хэлж одоо бүрдгүүлнэ гэдэг буцаахгүй гэсэн тийм юм дээр тохирч бүрдгүүлсэн юм аа. Тэгэхээр энэ уулаам одоо цөмөрө хадгалж хамгаалаад энэ бол зөвхөн соёлын өв гэж бүрдгэгдсэн болохоос биш байгаль соёлын хосолмол өв шүү. Энэ ч агуу байгалийн өв байгаа. Энэ хэн Чимболрын хашмаргад хоёрыг одоо хамтарч ажиллаарай. Битээ ганцаараа нэг цаас барьжгүйгээд байгаарай гэж хэлэх гээд байгаа. Тий. Жигтэйхэн хамтармаар байна. За баярлаа. За их баярлаа. За Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО хэмээх тийм ээ боловсрол соёл шинжилгээ ухааны тэр том байгууллагт бид нар чинь хүмүүн төрлөختний бас нэлээд олон өвүүдийг бүртгүүлсэн байгаа. Энэ бит болоод бит ус соёлын энд нэлээд олон өвүүдийг бүртгүүлэхэд онцгой гавьяа байгуулсан эрхэм хүн бол яалчгүй Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн доктор профессор Уртнасан ах байгаамаа. Тэгэхээр өнөөдрийн бидний эрхэм зорилго болгоод өнөөдрийн хуралж байгаа энэ сэдвийн хүрээнд ихэд чинь уул усыг дахих, уул овоог дахих энэ бүртгүүлэх ажилд онцгой гавьяа байгуулсан. Дөрөв жаргал бас тэр дорн тэр материалыг бүрдүүлэх судалгаанд оролцсон нэг эрхэм хүн байж байна. За энд ингээд бусад нэлээд хүмүүс бас байгаа. За тэгээд энд өглөө дулам ардын багш дулам багш бол одоо яаж энэ бүр тайлаг дахилгын ахиж сэрхэхэд эхний хоёр дээр бүр онцгой чухал үүрэг гүйцэтгэж өөрөө бүр төвшэн хүртэл болоо тэгээд заслыг гэд өөрөө энэ дээр яасан. За энд бас энэ энд байж байгаа энэ гуравт сууж байгаа энэ хашмаргад гэдэг энэ хүн өнөөдөр тусгай хамгаалалтын газрын захиргааны дарга хийж байгаа юм байна. За энэ хүний аав нь Монгол улсын ерөнхий сайд байсан. Яг шилжилтийн тэр 90-ад оны ихэнх үе дээр за өөрөө хинтийн нутгийн яг энэ нутгийн хүн тэгээд энд үнэхээр тэр олон үеийнхний тэр зүрх сэтгэлээрээ энэ уул усаа хайрч хамгаалахын амьд гэрч домог болсон. Тэгэхээр өр удам нь бас ингээд хамгаалтын захиргааны дарга хийгээд явж байгаа гэдэг чинь бид нар энд нэг сакралны эднэр гэл нэг үг хэрэглээд идэг штэ. Тэгээд чинь яалчгүй энэ тэр нэг heaven гэдэг байгаа тэр нэг бурхан гэсэн бид нар чинь энэ уулын тэнгэрийг тахих гэдэг энэ тэнгэр гэдэг чинь хуучин бүр шүмрийн үеэс ахуулаад гад гэж сутгаараа л байлаа штэ. Тэгэхээр тэнгэр газрын энэ холбогч одоо тэнгэрт ойртох одоо пирамид байлаа юу гэдэг бид нар бүхэл үедээ тэнгэр бурхан руу төгсөж байгаа хамгийн дээд юм одоо их чинь туул хэрлэн онон энэ гурван голын монголчууд гэж ярьдгийн яг голын ихэн авж байгаа хамгийн дээд юу ялчгүй бурхан алдан байж байгаа. Нууц төвчний хамгийн ихний нууц төвчний нэгдүгээр зүйл өөрөөд онон мөрний тэргүүн бурхан халдуунаа нутаглаж төрсэн батаж байгаа ажгуу гэл тийм ээ гэл хэлж байгаа. Юу ингээл энэ өөрөө баталгаа болоод өгч байна. Сурвалжийн мэдэн.
урт ахын сая хийсэн уул усыг тайж тарих ёсны хамгийн гарамгай жишээ болсон гэж ЮНЕСКОгийн тэр шалгуур үзүүлэлтэн дээр их чинь ингээл гоё жишээ авлаа. Энэ нь өөрөө сурвалжийн мэдээгээр гээд нуус товчооны мэдээллүүдээр гээд хангалаа. Өнөөдрийн судалгаанд тавьсан илтгэлүүдээс эндээс олон жишээнүүд гарч ирж байна. Тэгээд энд бас энд одоо энэ жигүүрт одоо зүүн жигүүрт сууж байгаа энэ эрхэм хүн бол юу одоо Кембрижийн их сургуулиас Британи улсын одоо Кембрижийн их сургуулиас ирсэн. За Монгол төвөрхтний дотроос тэгээд гадаадын томоохон ихтэй сургуулиудад профессор болсон хүн хэдүүлээ. Тэрний нэг чухал эрхэм Ураадын булаг гэдэг эрхэм хүн энэ хурал зорио түрээд ирсэн байж байна. Энэ сайхан үеэр. За тэгээд дараагийн салбар хуралдаан дээр бас илтгэл хийлцүүлэх юм байна. За тэгээд саяын би бас хурлын дарга хийж байгаагийн хувьд бас нэг энд саяын уртаахын гой саналууд байж байна. Тэр олон нийтэд гэдэг нь асуудал үүж байна. Тэгээд манай энх бат захирлын төрөний хэлжсэн доктор тэр нислэг тэргийн асуудлыг хямагдахгүй бол гэдэг чинь доогуур газраар явж байгаа бид нар шиг хүмүүсийг болохоор сайн ч бас нэг хяналт гүүр наан цаана хяналт байгаа даа. Тэгэхээр нислэг тэргээр тийм. Тэгээд нэг амтан жигүүртнээ үргээхээс ахуулаад за тэрэн дээр бас нэр нь тодорхой хяналт байх нь зүйтэй. Дээр нь тэр нэг дуран гэдээ ярьлаа шүү дээ тий. Одоо нэг том дурангууд идэг шүү дээ. Нэг нь тийшээ очиж чадахгүй хүмүүсийн хувьд тэнд аваачаад бид нэг гадаад юм уу нөгөө Ах トゥ амар гэсэн одоо нөгөө өвөр Монгол босод Монголоо гэсэн сэтгэлтэй бидний хүндтгэдэг босод Монгол биш ч гэсэн өвөр хүмүүсийг тэндээс гоё дурангаар ингэж харуулаа. Тэнд нөгөө нэг юуны төв байгуулна гэсэн шүү дээ мэдээллийн. Тэнд нэг гоё тийм нөгөө босгоны давааны дээр тий тэр хөшөөний тэн дээр нь дугуй аж ахуй яагаад байж болохгүй гэж тий. Ер нь заавал нөгөө ивэр тууруудыг авдаг хуучин шиг биш. Нөгөө ийм нэг амтан хүүхдүүдэд аваад очлоо ихэд нэг хайрлж хамгаалж бас нэг энэ нэг байгалаа гэсэн сэтгэлтэйгээд энэ миний санал шүү заяа. За тэн дээр тэгээд саналаа хэлнэ. Тэгээд асуулт байна гин чим бол захирлаа дараа нь одоо хэлчихв. За тэгээ за анхад дараагийн хэлсэн санал дээр за нөгөө мэдээллийн төвгөө ярьж байсан. Энэ дээр үл яа харахгүй одоо тэнчнээс үл хайрхан харагддаг. Энд чи одоо сайхан дурангууд хүчин чадалтай том дурангууд байрлуулъя гэсэн төлөвлөгөөн дээр байж байгаа. За мөн одоо давхар ер нь энэ газруудаа ер нь одоо хан хэнтийн усан цахим хамгаалтай газар их бас олон камерууд нөгөө батарейтай олооног барьдаг камерууд өгдөг шүү дээ. Энийг бас энэ жилийн төлөвлөгөөнд байрлуулах гад орчихсон байж байгаа. Одоо ингээд жоохон газар дээр жоохон өвдөө болоод ирэнгүүт хайрхан чиглэл рүү дээд доод тэр тэнгэрийн аваа руу бэлээ аваа руу нааша хэрлэнгийн гүүрэн дээгүүр камерууд байршаад эхэлж байгаа маа. Тэгээд нөгөө хүмүүсийн сая урт насангуун хэлдэг шиг нөгөө бас сэтгэл ханамжийг хангахын тулд тийм хүчтэй камерууд мэдээллийн төв дээр байршуулна. За мөн одоо тэр мэдээллийн төв дотор яг одоо бас нэг хайрханд очисон юм шиг тийм сэтгэл төрүүлгээр тийм танхимуудыг ус дотор нь тогтжуулна гэсэн ийм төлөвлөгөө зураг нь яг тэгээ гарчихсан байж байгаа. За асуулт байгсан. За доктор Толгорсран. За хурлыг зохион байгуулсан ЮНЕСКОгийн ивэлд орох нүүдлийн соёл иргэншлиг судлах олон улсын хүрээлэнгийнхэнд баярлалаа. Ингээ хуралд ихтгэл тавьсан бүх хүмүүст талархаж байна, сайхан ихтгэлүүд байна. Хамгийн гол нь энэ их эрхэм хүндтэй үнцэнтэй хайрхны судалгааг нэгдүгээрт хийх, хоёрдугаарт түүний талаарх мэдлэг ойлголтыг ард түмэнд хүргэх нь өөрөө энэ одоо түүх соёлын дурсгалт газраа хамгаалах хамгийн чухал арга зам болно. Үнэхээр сая урт насны докторийн хэлдгээр судалгаа бол маш сул хөгжсөн байгаа гэдэг нь бол ойлгомжтой бид нар санал нэгдэж байгаа. Тэгээд инхтер доктороос нэг асуулт байна. Энэ Японтай хамтарсан экспедицийн судалгаа бол өр өгөөжөө өгсөн сайхан ажлын эхлэл байсан гэхдээ Монголын ард түмнээс их ихэнх эсэргүүцэлтэй тулгарч байсан тийм ээ. Тэгээ өнөөдөр ч гэсэн ард түмний дотор бол аль болохоор энэ одоо хайрханыгаа олон талаас нь ухуулахгүй төнхүүлэхгүй ялангуяа тэнд нууцлаг байдаг ард түмний сэтгэлд мөхөрсөн тэр мэдлэг мэдээл тэнд байгаа одоо сүлд сүнс одоо юу гэдгийг тэр түүх соёлын үн цэнтэй бүхнээ монголчууд өөрснөө эхлээд таньж мэдъя, өөрснөө судлая. Тэгээд эндээс ухаж гаргасан уурхайн тэр үн цэнтэй бүхнээ Монгол эрдэмтэд Монголын одоо ард түмэн өөрснөө дэлхийн сонорт хүргье гэсэн нэг юм хандлага байдаг. Тэгэхээр энэ одоо хандлага өнөөдөр хэвээрээ юу Монгол Японы хамтарсан экспедицийн судалгааны үр дүн юу болсон бэ? Цаашдын хамтын ажиллагаа өнөөдөр байна уу байхгүй юу гэдэг асуултыг түүхийн хүрээлэнгийн төлөөлөл болсон инхтер доктороос асууж байна.
За баярлалаа. Тэгээд энэ сонирхолтой асуулт байна. Ер нь бол 3 голын экспедицийг гаргахад ч тэр гарсны дараа нь явж байхад нь олон одоо саад бүрчлүүд байсан гэдэг бол манай ахмад судлаачид бүгдээр л хэлдэг. Гэхдээ бол тэр үед бол одоо хүн болгон бас мэдэхгүй юм мэдхийн төлөө байсан. Ихэнх нь бол бас бадам хотонгой бичсэн тэр биеийн нойрсон гэдэг дурсамжийн номон дээр ч усан бий. Бүх монголчууд бол энийг эсрэг үзээгүй гэж хэлсэн байна. Тэгээд ер нь бол эзэн богд хааны өөрийнх нь одоо онголсон онгон хаан вэ гэдэг асуудал бол дэлхийн олон орн булаацалчлаа. Тэр уртаа сонгож хэлээ Казах, за Оросын холбооноос Бурят, за Өрөг Монгол гэл хэдэн газруудад бол энэ хаан өөрөө бүхэл нүүдэлчтэй хаан байсан ч тэдний хаан үнэхэр мөн. Тийм ч учраас бол тэрийг бас манай юм гэж ярьдаг. Гэхдээ тэдний хаан мөн. Гэхдээ төрсэн газар угаасан унсан газар нь Монгол гэдэг нь тодорхой сурвалжаарч тодорхой байгаа. За 3 голын экспедицийн үр дүн бол дээр хэлсэн тэр ялангуяа тэр Тэнгэрийн овоон дээр бол 3 дахь өдрөө шахав үзээд л энэ бол мөн олжлоо гэсэн юм ярьсан юм бил. Тэгвэл бол геологчд бол энийг эрс эсэргүүцэж яг за энэ бол энэ морины төрөлт гэдэг юм байдаг юм а. Өндөр болоод цэвдэг дэшигээ төрөө чулуулгууд нь дэшээ овоож гардаг, үйл явц болдог гэж тайлбарлаж хэлснээр бол энэ л өндөр уулын орой дээр байгаа юмнуудыг бол анхаарал нь бас багассан гэдэг юм. За дээрээс нь бол энэ Монгол Японы хамтарсан экспедиц бол олон туршлагуудыг илжүүлүүлсэн олсон с жиг бүхий газруудад бол геофизикийн сайн судалгаануудыг хийсэн тэр тайлан нь бол бий. Тэр тайлан дээр бол ер нь бол одоо тухайн үеийн ойлголтоор бол булшийг хаан тавих вэ гэдэг ойлголтоо монголчууд ер нь булшийг хаан тавьдаг байсан юм бэ гэдэг тэр дагууд бол археологийн судалгаануудыг хийсэн юм лээ. За хэд хэдэн газруудад бол очиж чадаагүй гэдэг газрууд бий. За ер нь бол монгол судлаачид энэ тэнд ялангуяа өөрийнхөө нутаг дэвсгэрээр явж байгаа ч гэсэн энэ орон нутгийн одоо хүмүүс маань бол бас тахлагтай хайрхан дээр гарахгүй байх асуудал байна. За жишээ нь бол одоо энэ Мөнх хаан сумын нутагт цагаан хайрхан гэж уул байна. Энд бол бас Юановын сурвалж дээр гардаг мөн Мингийн хаан ирээд бол энэ Юаны дээдсийн өвөг дээдсийн булш байгаа юм байна. Энд бол 5000 гаруй булштай тахилгын байгууламжтай дээрээ бол нэг 40 орчим булштай тийм газар ч бас байдаг. Энийг бол цав цагаан юм сурах шиг бол байдаг. За энд бол ерөөсө хөргөдөгчгүй ойртуулдагчгүй. За мөн энэ бурхан халдууны орчимч гэсэн орон нутгийн хүмүүс бол дотор залбирч явдаг юм билээ. Би ч бас хэд хэдэн удаа бас баярах багшаагаа дагаад бас хэд хэд гарч үзсэн. Ер нь бол тэр эртний хүмүүс ялангуяа монголчууд дундад зууны монголчуудын ойлголтон дээр байгаа язгууртан дээд гаралтай усгүй тэнгэртэй ойрхон газар тавьдаг нь бол тогтоогдож байна. Сүүлийн үеийн судалгаануудыг харж байхад ялангуяа энэ хордол сардгийн өсгөлөөс олдсон дурсгалууд бол уулын бүр орой дээр л байгаа явдал юм. Мөн одоо хонгон таван толгой гэж та бүхэн мэднэ. Бас Юаны дээдсийн булшар шулга байгаа хажуудаа хүн чулуутай ийм газар ч гэсэндээ мөн уулынхан орой дээр л байгаа явдал. Тэгэхээр зэрэг бол одоо цаашид хамгаална гэдэг ингэж байгаа бол бас тэнд чинь зарим нэгэн газрууд байгаа их овоон төртөл одоо яг овоо байгаа газард бол хэсэг газар бол чулуун бол сондоо. Тэнд бол яг одоо тэр хар сүлд байгуулсан овооны орчин бол дандаа жижиг чулуутай байгаа. Энийг бол ялангуяа дээр би нэг судалгаа бас дутуу хэлж энэ Анод банкны даваагвай за Тэнгэр ухсаа нийгэмлэгийнхэн за Бат сайхан доктор Бадам Самбуу гэдэг одоо соёлын зөвтгөлт эднэр бол Тэнгэр ухсаа нийгэмлэгэн тэр дор байна гэж бас нэг геофизикийн судалгаа хийсэн. Тэгвэл бол малтаагүй. Ер нь бол анхаарлыг тийш нь хандуулсан. Тэгвэл олон нийтийн эсрэг үүсэж бас энэ бол болсон байгаа. За ер нь бол одоо эзэнгүй байгаа хамгаалт дээх нь сул байхад бол Израилийн одоо хямдхан аялах гэдэг зорилготой нөхдүүд бол тэр босгод тэнгэрийн давааны орчим за тэр тахилгын тогоо могонд бол одоо янз бүрийн зөв бусаар авилж байгаа зураг хөргөө бол тавьсан явдал байдаг. Энийг бол сүүлд нь тагнуул цагтаа бүгдээр л энэ тусгай хамгаалттай болгосон, давхруудаа хамгаалттай болгосон гэж сонссон. Ер нь бол эсэргүүцлүүд хаасаагүй л байдаг. Тэгэхдээ бидний зорилго бол ялангуяа дархан газрынхантайгаа за бурхан халдууны захиргаатай хамтраад бол судалгааг бол хийх санаалтай байгаа. Минь үргэлжилж байгаа манай цогтбаатар доктор энд бол ажиллаж байгаа. За тэгээд энэ орчинд бол хайгуулуудыг хийж байгаа. Бидний очиж үзээгүй олон газрууд байна. За ялангуяа хүний ясан зоо гэх мэт хүн очихын аргагүй
олон булштай гэж одоо нутгийн анчид хүмүүсийн ярианд бол байна. Судалгааг бол зүгээр хайгуу судалгаа хийх бол хэрэгтэй. Тэг тогтоох хэрэгтэй. Тэг тогтоогод хамгаалах хэрэгтэй. Дээр ярьдгаар бол тэр ялангуяа сэжүүхийн газруудад бол одоо камер тавьж хамгаалдаг юм билээ. Урд болоод баруун талд баруун зүгийн барууны орнууд бол бүтэн камертай зөвхөн одоо өөрийнхөө тэр хамгаалтын захиргаан дээрээс л камера тэр том дэлгэцээр хараад сууж идэг юм билээ. Хятад хүртэл энэ бол маш олон өргөн дэлгэрсэн юм билээ. Энийг бол бас манайд хэрэгжүүлэхэд бол боломжтой. Бидний цаашдын зорилго бол энэ ялангуяа дундад зууны археологийн судалгааг тэргүүн чиглэл болгосон заа хаад болоо язгууртнуудын дурсгалуудын хаана байрлах вэ гэдэг зүгчийг багцаа бол бидэнд бас одоо сүүлийн үед сууж эхэлж байна. Тийм болохоор тийм газруудад бол хайгуу судалгааг бол өргөн хэмжээнд хийх хэрэгтэй. Энэ чинь маш том талбай учраас дээрэс нь энэ ногоо нуруу гэдэг бас газар байна. Энэ ногоо нуруу гэдэг газар энэ Цэнгэрийн голын их авдаг энэ том хайрхан байна. Бас тэнд бол бас л одоо хориг байх магадaltaй газруудын нэг гэж үзэж байгаа. Тийм болохоор бас энэ судалгаа захиргааныхан маань бол энийг бас анхаарч үзээсэй гэж бодож байна. Таны хариулсан гэж үзэх үү? За баярлалаа. За баярлаа. За өдийн цай бас болцсон байна. Тэгэхээр манай асуух хүмүүс байл бас цайны завсарлагаанаар асуугаад хоорондоо бас ярилцаад сэдвүүд ярьчих болно. Дээр нь үдээ сойны хуралдааны дараа бас хилцүүлэг байгаа учраас бас дараагийн хурлуудтай холбоотойгоор дээр нь өнөөдрийн тавьсантай холбоотойгоор дараа нь бас гарч ирэх цаг гарч ирэх байхаа. За хэдүүлээ тэгээд үдийн цайнд орё. За их баярлаа.